уншлаа. Нэг орой уншиж байгаа уйлсан гэртээ сонингээ хараад гүрэг мэрчтлээ уйлсан. Тэгсэн чи манай өгсөн чи ямар юм алчих юу гэд юу болчих яа чи юу аа гэж. Манай өгсөн тань. Тэгээ энийг хараад энийг чи уншчих гэж хэлсэн. Тэгээд өгсөн уншууллаа. Тэгээд сонингоос нь хайчиж аваад одоо би нэг өөрөө уншаад санаанаа засаг хатгачлаа. Энийг одоо яа гэвэл гэж бодоод тэгээд энэ надад хэлсэн байна. Ажлынхаа газар дараатаа очиж өгч. Архив одоо дурсан юу гэдэг нэг удаа ч гэсэн үзсэн гарахыг алан байгуулаад тийм байдаг. Энд дээр гарган нэмжиж бодоод аваач гисэн. За энийг авшилгаж энийг ярив. За тэгээд би тэр бол 74 оноос хойш манай дарга байлаа. Би багын хүн тэр үргэлж хамт ажилладаг байлаа. Олон хүн сургалт зааж өгдөг байлаа тэр хүн. Энэ хүний удирдлаганд бид нэр одоо бүгд хамт ажиллаж байсан. Одоо хамт ирсэн хоёр хүн байна. Лаврант байсан гайлаа. Суулгачсан төвшин гэж энэ хоёр хүн байна. За хөрөлж ирсэн амьсгал байгаа бид дуурайш манай байгууллагын дараа ирнэ гэж ярьсан. Одоо их байх сая нэг суулгачны нэрээ хэлээ явуулаа. Ажилтаа. За ингээд энэ эмчтэй үеэр 74 оноос аялалд явахад нь хүртэл бид нар хамт байсан, хамт ажиллаж байсан. Энэ хүнээс одоо сурсан мэдсэн хүний төлөө шуурхай ажилладаг, хэлсэн үгэндээ эзэн болдог юм удирдлага хүний хувьд юм хэлчих юм бол заавал тэргээ биелүүл. За чи нөгөөдхөө яасан бэ? Нэр байхгүй гэж чи нөгөөдхөө хийснээр багт нөгөөдхөө гэж ярьдаг. За гэх ингэж хийсаашгүй за одоо яадаг гэдэг. Одоо дотоодын тэмцээн уралдаанд явж байлаа. Ийм л дурсамжтай байсан. Хүний төлөөх ажилдаг. Би орон сууц уцаар дотомхон ядуухан хөдөрөөс орж ирээд би дахин хөдөө ажиллаж байсан гойлтоос орж ирээд энд удааг байсан. Чамд орон сууцны юм бодноо гэдэг. За хизээх юм бол яах юм бол гэдэг байсан. Тэгсэн чинь нэг өдөр за хоёулаа ирүүлийн хамгаалалтын яамд очно гэж. За яах нь гэсэн чинь би чамайг хүнтэй уулздаг. За ямар тоолцоод юм гэсэн чинь ирүүлийн хамгаалалтын яамд орчихсаа юмд орчих байсан. Чи тэр хүний таних уу гэж. Би таних болсон. Үнэхээр таних. Тэр чинь гойлтан хүн бай хамтарч чадваад гэдэг. Тэр чи дагаад орлоо. Тэгсэн чинь орчоод за энэ хүн чинь танаар нутгийн хүн байна. Чи энэ туслаараа чи өөрийнхөө юм яриаг шиж байгаа гэж байна. Ийм ингээд ийм таах юм гэдэг юм яриад гэсэн. За мэдлээ гэж. Тэгээд тэрнээс хойш чинь өргөдлөг гэдэг юм, өргөдлөг өгчл гэдэг юм. Тэгээд өргөдлөглөө тэгэл нэг 2 жилийн дараа нэг байр гэдэг юм. Тэгсэн чинь намын орлоор ороод намын гişэд орлоо. Дээгүүр дараанаараа аваад өөр хүнд өгчтэй юм байна. Тэгсэн дараа дахиад нэг байр гэдэг юм. Бас өөр хүнд өгчтэй. За тэгсэн за чи муу байна. Ясаад тийш муу байна чи азгүй. Чи их муу байна. Би яа тийсэн чинь дараа өгч байгаа юм гэсэн чи. За тэгээд яваад ерөөс хүний муу юм ерөөс ярих. За болно гэдэг. Тийм том байсан хүний их ажилтдаг. Тэгээд чи одоо гүрэл сурнаа надад тагч. Би чинь тэгээд тайлстай хүнд байдаг. Манай дэнгэн чан залуучуудын техник ордно энд байдаг. Ийм байдаг. Тэгээд за чи битэр дагаад нүнэ дагаад үүдэх. Тэгээд үүсэн чинь үүдэх болоо дагаад. Тэгээд одоо үйл хандсан давж яваа гэж. За бид тэр хайдастас гүгээд танаа хаягаар дурш машины үрдөө явлаа. Яон би одооч нэг огт жамнаа гэж. Тэгээд тэрнээс achиж чи гүгээд машины үрний хартанд октябрийн баяраар бид баахан усан хөлтөө усан дордог байл. Тийм ихтэй хүмүүстээ ажилтдаг байсан. Тэгээд хүнээс ирэн үг салгаж юм бол их дуртай. Юм бүгдийг л байцаа зогсчих. Заавал нэг ашигтай юм дуулж мэдчих авчиж савдаг тийм хүн байсан.
энэ тухай одоо өөрөө зохиол, орон зохиол мохиол оролт үйлчлэг янз бүрийн авьяастай тийм хүн одоо дээрээс банган зохиолчтой хамт нөхөрлж байсан гэж ярьдаг. Банганаас нэг ихийн сурч авсан юм сайн хүн байсан. Би энэ бичих авьяасыг би тэндээ сурч авсан. Энэ кино хийсэн гэж ярьдаг байсан. Ер нь клиникээр ажилладаг ийм сайхан хүн байсан. За тэр хоёрын классаа. Хатсан үйлсэнд бол их сайн. Хатсан заавал дагуулж авчихсан. Бид нэг бор гэж нэг юм чийсэн. Өөр хангаан өөрөө манайд энд бол юу нэг байсан. Би бол гоёлтой хатсан хад чаддгүй. Ерөөсөө мэдчих. За чам хатсан сургана. Тэгээд хатсан жоон энэ гачуудаар хатсан жоо дээр чамдан газар хатсан ус хатдаг ноор гарч. Би ерөөс хатуурж үзээгүй. Тэгсэн чинь над хатуур шилж байгаа байрал ингээд заагаад борчоо харанган хүн ус хатаа сурцсан байдаг юм байна. Тэгээд бид үсэнд явдаг. Манай хүн тэнд хамгийн урд нь орчхол хатаа явуулсан. Араас нь борыг дагуулж. За чи гурав төмөр чи одоо сурч ирээ. Тэгж хүн юм заа сурдаг. Тийм хүн байсан гол тийм тэр хүний амьдрал ажилласан бидний их сурсан ямар ч юмд өөрөө би ховын сонирхол гэж байдгүй. Ховын сонирхол өөрт нь ерөөсөө байх. Дахин хүний төлөө явдаг. Тийм сайхан хүн байсан. Гадаад маньярагийн үед бид хамт явлаа. Ерөөсөө хүнээс юм дуулахын төлөө. Тэгсэн алсын алдарт бүх яваа яриг гэж хүн төө тэнд явж. Тэгсэн чи хайч чад яриг энэ дээр явж. Явж уулзнаа бордоно гэж явчихсан. Одоо яриг нэг яах гэж байгаа. Яа та уулзнаа чи ирдгүй би яваад байранд очсон нэг чинь. Тэгсэн чи тэр сан таблетаар хоёулаа сууч. За яригнаас баахан сууч авлаа. Одоо чиглээд юм заа. Ийм л одоо хүн байсан. Энэ хүний ажил амьдрал одоо өөр хүүхдүүд нь одоо сайхан авчаад ийм баяртай ингээд энэ хүний тэр бичсэн ном хэвчсэн цагт нь одоо хэдэн багт олж авах гэж бодож байна, хэлж байна. Одоо засгаас хэдэн дээр хэн дуртад байсан нэр бас тэр батгүйд чааж гэж захиал авч одоо та нарын ажил үйл амьдрал бүгд хэрэглээтэй сайн сайхан миний нэг тэрийн өргөхөд таавын өднөр гэж дэсэн жишүүд олон сайн сайхан яваараа энэ зохион байгуулж байгаа энэ гүд маш баярлж байгаа сайн дээр гасан нэг бүхэн уушаад байсан. Үнэнгүй баярлаж хүн яах учир олоогүй ямар сайтай хатгалж байгаа өөрийнхөө албан байгууллагын дараа авчирч өгсөн. Хайчлаа. Тэгээ энийг би хатгалаа яах юм. Тэгэхэд надад өгөх нь халуун байгууллагатаас олж авдаг ч юм байдаг ч юм уу ч юм уу чи хатгалцаараа гэж хэлж чадаад олж ирэхэд насан батд залуу байх. Бас бидний шав бидний дагаж ажил сурсан одоо манай байгууллага эрхэлж байна. Ийм хүн энэ үедээ яри одоо тэр албан газар энэ тухай яаж ажиллаж байсан тухай байгууллагын дараа нь ярих юм бол хувийн зүгээс одоо хөгжилтэй хараан тэр хүний тухай амьдарч байсан ажиллаж одоо яа бид нэр одоо өөр төрөндөө унтаад явж ийлээ. Олон сайн тохиол янз бүрийн их байна одоо хэлээд бас та бүхэн баярлалаа. Одоо ингээд чөлөөт. Одоо ингээд бүгдээрээ ингээд үг хэлээ. Бадарчин 93 ажлын одоо зам даваад ерөөсөө бүх зураглалыг ингээд авчихсан. Сүнхүү ах нь одоо үг хэлнэ. Сүнхүү хасаа одоо өнөөдөр 19 жилийн өмнө яг энэ өдөр 3
уран аялалч маань Монгол Улсын Улаанбаатар театрын төлөөлөө дөөрөж улсын театрын өмнө талбай шатан дээр зогсож байгаа. Улаанбаатарын бүх дээр үзүүлж гаргаж ирсэн өдрөө. За би хамгийн түрүүнд намайг зураг авч байгаа өөрийнх нь камер их баяртай гэж байна. Өгнөр тэна аппарат дандаа кадрын ард үздэг. Эцэсгээ дараа тийм мөнгө зөнтэй энэ хүмүүс байдаг. Яг өнөөдөр би ингээд өөрөө камерыг гарчлаа. Архаас өөрөө баахгүй. Энэ нь айгуу тийм түүхт уулзалт энэ уулзалтын тухай одоо Монголын ирээдүйд үлдэх тийм түүхийг бүтээсэн энэ аяллаа тухай баримт болж байгаа канонаас өмнө гарч байгаа номын том одоо хураач одоо том баяр ёслол болж байгаа баярлж байна. Та бүгд баярлалаа. За ингээд би жижигхэн түүх ярьё. Энэ хэд маань бочигнаа явахгүй гэдэг олон хүн Улаанбаатарт шуугчээсэн юм шиг байгаа тэр үед. Тэр үед ч одоо 19 жилийн өмнө гэдэг чинь бид нэр өнөөдөр шиг баг хэзээж басгүй юм болов уу гэмээр ч байсан. Намхан хэдэн байшинтай Аазын цагаан дээр гэсэн Улаанбаатартаа бочигнжсэн үе хавар жоохон жихүү салхитай хүмүүс өглөө урсгалаа гараагүй байх үед энэ хэд явлаа гэдэг ингээд нэг өдөр шулуудаад ингээд хувцас өмсөд бэлдсэн үүргэчээ үүрээд одоо бүх хувцас батик одоо үүргэчэндээ хийгээд өгөөл гаднаа үйлчлэн үлгээл ингээд талбай дээр гарч ирээд ингээд анх хөдөлчихсэн би баримтчууд зураг авахар шийдсэн юм аа. Би ч ганцаараа шийдээгүй зүгээр миний энэ аялж явж байгаа энэ хүмүүс урд нь бид нар танил байсан. Бид нар би явлаа чи ер нь энийг баримтчуулаад ингээд бидтэй зүг яваад өгч байхгүй мөн гэдэг. Тэгээд энэ ч бас ирээдүйд юм том түүх болно гэж бас мэдчих юм уу мэдээгүй ч юм уу ямар ч байсан сэтгэл хөөрөөд энэ хэдийгээ дагаад нэлээд дахиад авсан эцэст явх өдөр нэрж би зураг авсан маа. Тэгээд энэ за яг талбай дээр юу басыг та нар мэдэх баг. 90 оны хувьсгал шиг шахуу юм болоод олон хүн цуглараад бужигнуулдаад үдлээ үг хэлэх хүмүүс нь хэллээ. Энэ хэд Баянзүрхэнд очиж үрс явга аялдаа гэсэн юм маршруттай байж байгаад явга явсан мó. Тэр үед би одоо нэг Land Cruiser 8 гэсэн машиныг Монголд анхудаа оруулж ирсэн хүний тоонд орцсон байсан юм байлаа. Яг бидний студийн төхөөрөмжтэй захиалаад Land Cruiser 8 гэсэн ОБХ 90 гэсэн ханх Land Cruiser-тэй ард нь ингээд нэг хаалган дэшээс өгдөг нэг нь доош авчихдаг. Тэр хаалгаа нээгээд энэ гурван хавард би зогсоод жолооч машинаа бариад би ард нь суугаад камера мөрөн дээр бариад энэ гурван ингээд одоо сквадрын талбайгаас ингээд авахад явж байгаа байхгүй Баянзүрхэнд авч уурлах. Тэр үеийн зургийг ингээд би авсараад Баянзүрхэнд очиж замаас хүмүүс нэмэгдээ ерөөсөө тэр чинь машин хөлжгөө хоригдсон байгаа. Тэгээ Баянзүрхэнд очиж нэг бүр дөнгөж гараад голын иргэдээр дөнгөж баруунгаар тийшээ ирж зогсоод тэр голын хөвөн дээр ээж аавтайгаа ах дүү нартайгаа эхнэр нөхөр хүүхдүүдтэйгээ одоо үдэлтийн одоо нэг уулзалт хийгээд эдээ удаа болоод ингээд үсэлтэй уйнаа майдан болоод ингээд энэ хэд маань цаашаа машиндаа суугаа явсан. Тэр үед манай жиг машин камертайгаа цагаан шунгарын их тайвны одоо бас цагаан шунгарын их тайвны тэр үед бас юу ивент хэлбэрийг үзүүлжсэн паз автобусаа өгсөн байсан. Паз автобус дүүрэн одоо манай энэ өөшөө тэквондогийн цэг үний одоо цагаатай багшийн шавнэр бацар багшийн шавнэр ингээд банзар багшийн тэквондогийн ингээд хөдөө орон нутгаар явж үзүүлэлт тоглолтыг бас тавааран цаасан мөнгө хандуу замдаа цуглуулна гэсэн багийнхын автобусаа суугаад тэгээд одоо зориг ах маань бас 69-тэй бас тэгээд тэрэндээ ингээд чихээр бид